За та бүхэндээ баасан гаригийн орой мэндийг хүргье. Бас Монголын түүхэндх бас нэг онцлог баасан гариг болж арчсан намаас та бүхэн мэдээлэл хийх шаардлагатай болж байна. Мэдээллийн сэдвийг та бүхэн баг анзаарж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр бас энэ арчсан намаас зарлж байгаа хөвлийн хурал арчсан намын ерөнхий нэрийн бичгээр Улсын хурлын гишүүд Зандаа хүүгийн энх болд арчсан намын дараагаар ажиллаж байсан, Улсын хурлын дараагаар ажиллаж байсан, одоо арчсан намын элдийн ерөнхий хорооны дараагаар ажиллаж байгаа Зандаа хүүгийн энх болд даргын өмгөөлөгч Баатар сайхан болоод манай элдийн ерөнхий хорооны гишүүдийн төлөөлөл бас оролцож байна. Дөнгөж сая Монгол Улсын шүүхээс шийдвэр гарсан. Бид бүгд бас эрхцүүд ёсыг дээдэлдэг улс орны хувьд, нам хүчний хувьд шүүх байгууллагуудаа хүндэтгэлтэй хандна. Гэхдээ энэ удаад бид нар бас эргэлзээ бүхий байгаа учраас бас мэдээлэл хийх зүйтэй гэж үзлээ. Зандаа хүүгийн энх болд даргаыг Монгол Улсын шүүхээс, анхан шатны шүүхээс одоо өнцөндөө 3 дахь удаага орохт нь өнөөдөр яллаж 2 жилийн ял өгж одоо өнцөндөө 20 хайлаар шийдэж байна. Энэтэй бас холбогдуулаад хэлэхэд саяхан хэдхэн хоногийн өмнө бас Монгол Улсын арчсан намын дараагаар ажиллаж байсан, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Нурмын Алтгууяг даргаыг бас яг 3 удаад цагаатгаж 4 дахь дээр нь одоо бас яллах нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Уг нь бол Монгол Улсын шүүхийг, шүүгч нарыг бид нэр шударгаар тэр тусмаа өөрсний итгэл үнэмшлээр асуудалд хандаж шүүн тасалдаг гэж ойлгодог. 3 удаа шүүгээд 4 дахь дээр нь итгэл үнэмшил нь өөрчлөгдчихдөг. 3 дахь ороход тэр итгэл үнэмшил ингээд өөрчлөгдөд байгааг бид нар энийг шүүхт хүндэтгэлтэй хандах ёстой ч гэсэн энд эргэлцгээс өөр аргагүй юм нөхцөл байдал үүсэж байна. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлуудыг харахад ардчилсан намаас 50 нас хүрсэн тэр бүх хүмүүс ямар нэгэн байдлаар яллагдагч одоо яллагдагч байсан бол шүүхийн ялтангууд болж эхэлж байна. Энийг бид нар бас хартахаас өөр аргагүй. Ер нь Монгол улсад одоо сүүлийн жилүүдэд шүүх тогтолцоонд, шударга усны тогтолцоонд ямарваа нэг өөрчлөлт ахиц дэвшил гараагүй. Одоо сүүлдээ айлгаж ичээдэг улс төрчдийг тэр тусмаа өнөөдөр бас улсын хурал дээр бүр ирэхээр хэрэгжүүлээд явж байгаа улсын хурлын гишүүдийн хүртэл одоо хуулийн тогтолцоогоор нөлөөлөх энэ оролдлогууд маш эрчимтэй хийгдэж байна гэж бид бүгдийн зүгээс арчсан намын зүгээс үзэж байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр бас нэг юм харамсалтай баасан гариг болж байна. Энэ арчсан намын зүгээс энэ үйл явдлыг бас ингээд эсэргүүцэж байгаагаа бас бид бүгд мэдэгдэж байна. Тэгээ та бүхэнд Зандаа хүүгийн энх болд даргын өмгөөлөгчээр ажиллаж байгаа Баатар сайхан өмгөөлөгч бас тодорхой хууль эрх зүйн талаас мэдээлэл хийнэ. Тэгээ дараа нь асуулт байвал бас хариулъя. За та бүгд орой мэнд хүргье. За Зандаа хүүгийн энх болдын өмгөөлөгч Баатар сайхан байна. За өмгөөлөгчдийн хувьд бол шүүхийн шийдвэрийг нэгдүгээрт хүндэтгэж байгаа. За энэ хэрэг бол үндсэндээ 5 дахь жил руугаа орж байна. За хэргийг 2 үндсэн бүрэлдэхүүнээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан. Нэгдүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хэрэг шалах явц хууль ёсны байх энэ зарчмыг ноцтой зөрчсөн гэж маргасан. Хоёрдугаарт гэмт хэрэг биш ээ. Энэ бол гэмт хэрэг биш. Зандаа хүүгийн энх бол энх хамгаалан гэдэг хүнд ямар байдлаар нөлөөлсөн, ямар байдлаар хатгсан гэдэг энэ бол одоо 34 хавц зэрэгт энэ нотлооны зүйл хэрэгсэл бол байхгүй гэж маргасан. Тийм учраас бид шүүхийн шийдвэрийг бол дав залтах гомдол гаргана. За нэгэнт бид өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг шуурхаа гаргаад шуурхаа дав залтах шударга ёсны төлөө өмгөөлөгчийн тэмцэл бол хуулийн хүрээнд үргэлжлэнэ гэж энийг бас албан ёсоор илэрхийлье. За асуулт тодруулах зүйл байгаа юу? Монгол улс бас бид нар мэдээж бас шүүхтэй хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ Монгол улс төрийн хэрэгтнүүдээр одоо үндсэндээ ингэж шийтгэгдэж дэх үйл явцуудаа үргэлжилж байна. Цаашд бас юу болохыг тэр тусмаа ардчилсан намын 50 нас хүрсэн улс төрчдөөр ямар хэрэгүүд тохиогдож үйл явц өрнөхийг бид нар бас
таашгүй энэ үнэхээр бас Монгол улсын хувьд ийм шудраг шүүхийн хувьд тэр тусмаа бид нэр өчигдөр урдаас бас яригдаад байгаа юм парламентын арчлалаас ийм урсан өдрүүд одоо үргэлжилж гэнэ гэдгийг бас та бүхэнд бас хэлье. Арчилсан нам өөрийн тодорхой байр суурьтайгаар энэ шудраг усны талд, эрх зүйн ёсны талд, парламентын арчлалын талд бат нот зогсох болно гэдгийг та бүхэнд хэлье. Баярлалаа. Энэ бол дараагийн үед хэдхэн хоногийн хяналтын ерөнхий хорооны дараагаар сонгогдсон. Тэгэхээр энэ шүүх процесс явагдаж байгаа үед энэ хороог ер нь намын дүрмээр хэрхэн зохицуулсан хэн дараалж явах вэ? Намын дүрмэн дээр мэдээж энийг тодорхой заасан байгаа. Зарим нэг 7 хоногийн тэргээд зүйлүүд бас би бол гүйцэд мэдээлэлгүй байна. Дахиад бас энэ хол даргаыг энэ шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл арчилсан намын одоо үндснээ дотоод шүүх болсон дотоод хяналтын байгууллагын тэргүүнээр дараагаар сонгогдсон үйл явц бас энэ улс төрийн байдлаар одоо ял авахт нь нөлөөлөө гэж бид бас ингэж одоо хардаж сэжиглэж байгаагаа бас хэлэх ёстой. Хойд яг шалгагдчихсан болов уу? Түрүүлэн шийдэл тий түрүүн би хэлсэн энэ хол даргын хувьд анхан шатны шүүхээр 3 дахь удаага ороод одоо ингээд хоригдох ялаа цагаадж яваад хоригдох ялаа авч байна. Алтан уяг даргын хувьд 3 удаа цагаадаад 4 дахь дээр нь тэр тусмаа алтан уяг даргын хувьд яг өмнөх шүүх бүрэлд цагаадсан одоо цагаатгсан шүүх бүрэлдэхүүн тэр чигээрээ 3 хүний бүрэлдэхүүнтэй ороод ялтаа гэж үзэж байгаа. Энэ чинь өөрөө бид нэр хэдийгээр шүүхтэй хүндэтгэлтэй хандах ёстой ч гэсэн итгэх ёстой ч гэсэн яг энэ тохиолдолд итгэж болох уу гэдэг энэ асуулт зүү ёсоор энд бас тавигдж байна. Тэгэхээр ардчлалын намын тодорхой лидерүүдийг улс төрийн хэрэгээр одоо ерөнхийдөө ирэх сонгуулиудын өмнө агнаад байна гэж хараад байна. Тэгэхээр яг ардчлалын намын бүлэг энэ тал дээр ер нь ямар арга хэмжээ яаж яаж? Тэгээ бид нэр одоо улс төрийн байр суурийг нэгтгэж асуудлуудад хандах ёстой болно. Гэхдээ мэдээж дахиад бид нэр ямар ч байсан юуны өмнө тэр шүүх тогтолцоондоо бид нар хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг бас дахин бас хэлэх ёстой. Гэхдээ бид нар нэгэн тийм улс төрийн зорилгоор яллах үйл явцыг үргэлжилж байгаа, өрнөж байгаа учраас цааш тулам идэвхжих гэж байгаа учраас бид нар энэ дээр байр суурийг нэгтгэж тодорхой алхмуудыг хийхээс өөр аргагүй болж байгаа.